Монгол онкологийн бусад байгууллагууд хамтран дэлхийн хуримтлалын өдөр аяныг эхлүүллээ. Хуримтлалаар мөрөөдлөө бүтээн юурандаар хүүхэд залууст зориулж хуримтлалын ач холбогдол болон дадал болгох нөлөөллийн үйл ажиллагааг орон даяар зохион байгуулна. Аяны үйл ажиллагаа хүүхэд залуучууд руу түлхүү чиглэж тэднийг санхүүгийн сахилга батад суралцуулахыг зорддог байна. За жил бүр энэ арга хэмжээ хүрээгээд тэлж хүүхэд залууст хүрэх хүртээмж нэмэгдийн хэрээр иргэдийн хадгаламжийн хэмжээ өсөж байгаа гэдгийг онцолж байна. Манай аав надад хуримтлал нээсэн байгаа. Тэгээд хуримтлал яг яагаад хэрэгтэй вэ гэвэл ирээдүйд ямар нэгэн тооцоолоогүй асуудал идэр болох юм бол бас хуримтлалаасаа ингээд хэрглэж болно. Би ер нь бол гадаад суралцсан гэж өөрийгөө ер нь бол боддог. Одоо Америкийн нэгдсэн улс суралцсан гэж ер нь бол боддог өөрийгөө. Тэгээ одоо Америк руу явах чих бас мөнгө төгрөг бас хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр хуримтлалынхаа мөнгийг би ашиглаж одоо өөрийнхөө одоо ингээд мөрөөдөл хуримтлал оруулах. Би бол өөрөө Солонгос суралцсан гэж боддог. Тэгээд хэрвээ хуримтлалын мөнгөөрөө бол угаасаа сургалтын төлбөр ингээд юм хийх бах. Ирээдүйд гэвэл хуримтлалын мөнгөөр одоо байр маш явуулах та. Аяны хүрээнд хэрэглэгчдийн эрх зөрчигдгөөс сэргийлж банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах, сургалт зөвлөгөө мэдээлэлээр хангаж ажиллана. За энэ удаагийн аян дан ганц санхүүгийн байгууллагуудаас гадна боловсролын бодлого хэрэгжүүлэгч, за мөн төрийн бус байгууллагууд хамтарч байгаа гэдгээрээ онцлог болж байна. Хуримтлалыг бол ер нь хүүхэд багчуудаас нь эхлээд өөрт нь бол дадал зуршилж гэдэг юм уу соёл маягаар тэр хүүхэд өөрөө ийм хандлагатай болохоор ингэж өгвөл ирээдүйн одоо Монгол улсын одоо иргэнтэй одоо тэгээ том болоод нас биеийн төрснийхээ дараа ч гэсэн энэ зуршлаараа ингэ явхад одоо тодорхой хэмжээний одоо хуримтлалтай. За энэ хуримтлал нь өөрөө нөгөө аятаа тавтай амьдрах тэр орчныг бүрдүүлэхээр тийм л их усүр болж чаддгаар л энэ санхүүгийн боловсролыг л ингэж л хийж байгаа. За жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг дэлхийн хуримтлалын өдөр болгон тэмдэглэдэг. За анх 1924 онд Италийн Милан хотоос эхлэлтэй ба Монгол банк болон санхүүгийн байгууллагууд 2017 оноос нэгдэж тэмдэглэж иржээ.